бүлэд үзэгчтэй 7 хоног бүрийн бэм гарагт MS телевизээс бэлтгэн өргөдөг хуурын шүүгч хүүхдийн бүхэн барилдааны энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн барилдаанд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос үнэн хүчийг үзэн уран мөхийг оролдуулан барилдгаар 4-5 насны ангилалд 17 мөхчүүд, 6-7 насны ангилалд 14 бяцхан мөхчүүд хүлцэн ирсэн байна. Мөхчүүд болон засваруудаа танилцуулъя. 4-5 насны ангилалд Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодогт хэмжээний бүх их болдын бат төвшин. Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодогт хэмжээний бүх их баатрын дөлгөө. Замун Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодогт хэмжээний бүх Отгон баатрын содон дорж. Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодогт хэмжээний бүх Батбаатрын сайхан бэлэг. Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодогт хэмжээний бүх баяр тулгын ган тулга. За өнөөдрийн барилдаанд Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгээс бас өчигдөр шин төвчөөгөө үүсгэн байгуулж өнөөдрийн барилдаанд шалгарсан 5 мөхчүүдээ хүрэлцэн ирсэн байна. За дараагийн мөхчүүдийг танилцуулъя. Улаанбаатар Цонгой архин дүүрэг 107 дугаар цэцэрлэгийн бүх Отгон батын оргил. Завхан аймгийн Отгон сумын уугуул Төвшин төрийн очир болт. Улаанбаатар Цонгой архин дүүрэг 101 дугаар цэцэрлэгийн бүх Нэмжовын Эрхэн баяр. Аранга аймгийн Жаргалан сумын хараад Бод сайхны Мөнх Эрдэнэ. Арханга аймгийн Жаргалан сумын хараад Баатар хүүгийн Эрдэнэ баяр. Улаанбаатар хан уул дүүрэг 250 дугаар цэцэрлэгийн бүх ган хуйгийн Өсгөрөөдвийн. Өвөрханга аймгийн Баян өндөр сумын уугуул Алтан очрын Мандах наран. Завхан аймгийн Их уул сумын хараад нийслэлийн хам уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн бүх Отгон баярын төгс алдар. Улаанбаатар хот алдарт мөхийн хэмжээний бүх мөнх жаргалын түшиг. Улс аймгийн Дэс сумын уугуул Сэлэнг аймгийн Сайхан сумын 24 дугаар цэцэрлэгийн бүх Баяраагийн Эрдэнэ төгс. Улс аймгийн Дэс сумын уугуул Сэлэнг аймгийн Сайхан сумын 24 дугаар цэцэрлэгийн бүх Баяраагийн бүрэн төгс. Улс аймгийн Улаангом сумын уугуул Анх баярын Ананд нар барилдахаар хүрэлцэн иржээ. За 6-7 насны ангилалд Дархан уул аймгийн Дархан сумын харьяад 15 дугаар сургуулийн сурагч Улаан хүүгийн Бат сайхан. Улаанбаатар Цонгой архин дүүрэг 12 дугаар сургуулийн сурагч Жагн шарвын хишиг дулга. Улаанбаатар Цонгой архин дүүрэг 42 дугаар сургуулийн сурагч Дамдан сүрэнгийн Гард багнаа. Улаанбаатар Овс аймгийн Дэс сумын уугуул нийслэлийн Баянзүрэг дүүргийн 48 дугаар сургуулийн сурагч Бэгзийн Харцаг бэлэг. Овс аймгийн Дэс сумын уугуул нийслэлийн Баянзүрэг дүүргийн 111 дугаар сургуулийн сурагч Мөнх оргилын Манлаа баяр. Овс аймгийн Баруун Дөрвөн сумын хараад Чингэлтэй дүүрэг 24 дугаар сургуулийн сурагч Баяр Магнагийн Адяс өрн. Улаанбаатар Цонгой архин дүүрэг арга хүндийн бүх ганц үгийн төвшин тогтох. Улаанбаатар Цонгой архин дүүрэг арга хүндийн бүх ганц үгийн төр тогтох. Завхан аймгийн Улаасны сумын уугуул Чингэлтэй дүүргийн 55 дугаар сургуулийн сурагч Нацгийн Понцог Алжир. Завхан аймгийн Досон цэнгэл сумын уугуул Чингэлтэй дүүрэг 24 дугаар сургуулийн сурагч Чин зөргийн Чингүү. Баян үлгэн аймгийн Толб сумын уугуул нийслэлийн хам уул дүүргийн Орхон хасуу сургуулийн сурагч Микижаны Миранбек. Улаанбаатар Цонгой архин дүүрэг Ирээдүйн зохицлын сургуулийн сурагч Галзагдын Инх Тамир. Завхан аймгийн Улаасны сумын уугуул нийслэлийн Баянзүрэг дүүргийн 30 дугаар сургуулийн сурагч Батжаргалын Намхаа дорж. Аранга аймгийн Жаргалан сумын уугуул Эрдэнэ туяагийн Бэлгүн далаа нар барилдахаар хүрэлцэн иржээ. Манай өдрийн барилдааны ерөнхий зөвлөхөөр Дундгой аймгийн Эрдэнэ далаа сумын уугуул Улсын засвал Сандумагийн зэвг хүрэлцэн ирсэн байна.
Засвараар нийслэлийн Баянгол дүүргийн Эрдэнэн өргөө цогцлбор сургуулийн 4-ийн 12 дугаар бүлгийн сурагч Шайлаг хүүгийн Одсая. Мөн засвараар нийслэлийн Баянзүр дүүрэгт улсын тэргүүний 84 дугаар сургуулийн 5-ын Г ангийн сурагч Анх баярын Амгалан нар засгаар хүрэлцэн иржээ. За бүгдчүүдээ амжилт хүсье. Судлаа суухыг хүлж байна. Газартай хамтран зохион байгуулж байгаа хуурны шүүгч хүүхдийн бүхийн барилдааны нэгийн даваа эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн барилдааны нэгийн давааны эхний учраа төр тогтох бэлгүүн далай. За хоёр засвар арайслаарай. Нэгийн давааны эхний суулаа Улаанбаатар сонгоо архин дүүрэг арг гүнтийн бүх ганц бүхийн төр тогтох Аранга аймгийн хайрхан сумын угуул Эрдэнэ туяагийн бэлгүүн далайнаар барилдахаар дэм дэвсгэр гарч ирлээ. Зүүнээс орчмоо цэвэр зодог улаан шүргтэй бүхэл Эрдэнэ туяагийн бэлгүүн далай байгаа. Хөрөн шүүгч хүүхдийн бүхийн барилдаанд хэд хэд удаа шөвгөрсөн. За 5-аас 6 настай хүүхдийн өсвөрийн бүхийн барилдааны улсын аваргын алтан медальтай. За улаан зодог шүргтэй баруунаас гарсан жижиг үетэй бүхэл ганц бүхийн төр тогтох байна. За завсргийн 34 удаа дөрвөлсөн төвшин тогтохын ихэр өгөөсөн. За 4-5 насны английн дараачин суулаа Батсайхан болд баяр. Батсайхан болд хоёр гараараа дараачин суулаа 6-7 насны англилт. За хоёулаа дан шинжигтэй. За төлөвтгөл эндээс суулын дахинд нь за бэлэн болоо цэжнүүд даад авсандаа. За давхар хамаа түрүү төөссөн бэлэн болоос хамгаалж гушгсан дутуудсан давлаа. За төр дотор тавсаа. Улаанбаатар сонгоо архин дүүрэг арг гүнтийн бүх ганц бүхийн төр тогтох бэлгүүн далайгаар нэг даваа тогторлоо. Дараачин суулаа Дөвшин тогтох Чингүн. Дөвшин тогтох Чингүн хоёр гараараа. Нэгэн давааны дараачин суулаа Улаанбаатар сонгоо архин дүүрэг арг гүнтийн бүх ганц бүхийн Дөвшин тогтох Захын аймгийн Досон цэнгэл сумын угуул Чингэлтэй дүүрэг 24-р сургуулийн сурагч Ган зургийн Чингүү нар суглаад арсан байна. Зүүнээс гарч байгаа улаан зодог шүлгтэй бүхэл ганц бүхийн Дөвшин тогтох байна. Хөрөн шүүгч хүүхдийн бүхийн барилдаанд 4-5 насны ангил завсргийн 34 удаа дөрвөлсөн. За Ган зургийн Чингүү бол анх удаа барилдж байгаа. За сайн хонгод дээр давлаа. Дөвшин тогтох тавсаа. Дараачин суулаа Пунцэг Балжир Намхад орж. Улаанбаатар сонгоо архин дүүрэг арг гүнтийн бүх ганц бүхийн Дөвшин тогтох Чингүү нэр нэг даваа тогторлоо. Дараачин суулаа Захын аймгийн Улаастай сумын угуул нийслэлийн Баянзүр дүүргийн 30 дугаар сургуулийн сурагч Батжиргалын Намхад орж. Захын аймгийн Улаастай сумын угуул Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургуулийн сурагч Нацгийн Пунцэг Балжирнаар суулаад арчаа. За манай өнөөдрийн барилдаанд бол Захнаас их Захны угуул бүгчүүд их ирсэн байна. За улаан зодог цэвэр шүлгтэй бүхэл Намхад орж байгаа. Хөрөн шүүгч хүүхдийн бүхийн барилдааны энэ намрын нээлтийн барилдаанд 4-5 насны ангилд дөрвөлсөн. За Захын аймгийн Улаастай сумын угуул нийслэлийн Баянзүр дүүргийн 30 дугаар сургуулийн сурагч Батжиргалын Намхад орж Пунцэг Балжираар нэг давлаа.
За дараагийн суглаа Улс аймгийн баруун дөрвөн сумын гуйгуул Чингэлтэй дүүрэг 24-р сургуулийн сурагч Баяр Багнаагийн Адиас өргөн Баян Улгийн аймгийн Толгов сумын гуйгуул нийслэлийн хан улдургийн Орхон хасан сургуулийн сурагч Бикижаны Миран Виктор онолд арчээ. Баруунаас гарч байгаа улаан задлаг цэгэр шуудаг хар монгол хотолтой бүхэл Бикижаны Миран Вик байна. Пурн шүүгч хүүхдийн мөхийн барилдаанд 5 удаа шүгэрсэн. 5-аас 6 настай хүүхдийн мөсвийн мөхийн барилдаанд улсын аврагын хөрөл медальтай бөхөө. За Адиас өргөн бол өнгөрсөн 7 хоног дэж барилдаад бас шүүмдрэг мөхт тойргийн барилдаанд орж барилдаж байсан. За дараагийн суглаа Гард Багнаа Инх Тамир. Гард Багнаа Инх Тамир хоёр гараарай. За Улаанбаатар за давхар хамаад орсондоо Миранбик төөдөөсөн давлаа. За Адиас өргөн давсаа. Дараагийн суглаа Завхан аймгийн Завхан мандал сумын гуйгуул Сонгоо архин дүүрэг ирээдүйн зохицлын сургуулийн сурагч Галзангын Инх Тамир. Улаанбаатар гот Сонгоо архин дүүрэг 42 дугаар сургуулийн сурагч Дамдын Сэрэнгийн Гард Багнаараа суглаад арчээ. Улс аймгийн баруун дөрвөн сумын харьяат Чингэлтэй дүүрэг 24 дугаар сургуулийн сурагч Баяр Багнаагийн Адиас өргөн Миран Виктор нэг даваа төгтөрлөө. За Инх Тамир Баяр Багнаа хоёр сэнжигний барьцтай. Дараагийн суглаа Ишиг тулга Харцаг Бэлэг. За дараагийн суглаа Улаанбаатар гот Сонгоо архин дүүрэг 12 дугаар сургуулийн сурагч Жамин Шармын Хишиг тулга. Улаанбаатар гот Баянзүр дүүрэг 48 дугаар сургуулийн сурагч Бэгзийн Харцаг Бэлэг нар суглаад арсаа. За цэгэр ирээн Далбаатай улаан шүтгтэй бүхэл Харцаг Бэлэг байгаа. За өнгөрсөн жил бас их сайн байна. Сэнжигний барьсаас мушигчлаа да. За Хишиг дулууд авч байна. Улаанбаатар гот Сонгоо архин дүүрэг 12 дугаар сургуулийн сурагч Жамин Шармын Хишиг дулга Харцаг Бэлгээр нэг давлаа. За дараагийн суглаа Улаан хүүгийн Бат сайхан мөнх оргилын Манлаа хоёр. За Инх Тамир Гард Багнаа хоёр барьцсан дүрж мэхэж барилдаарай. Дараагийн суглаа Дархан уул аймгийн Дархан сумын харьяат 15 дугаар сургуулийн сурагч Улаан хүүгийн Бат сайхан. Улс аймгийн Дэс сумын гуйгуул нийслэлийн Баянзүр дүүргийн 111 дугаар сургуулийн нэгэн Г ангийн сурагч мөнх оргилын Манлаа хоёр нар барилдахаар суглаад арчаа. За зүүнээс гарч байгаа цэгэр зодог улаан шудаг хар монгол хотолтой Урангара дэвэ шаваатай бүхэл мөнх оргилын Манлаа хоёр байна. За баруунаас гарч байгаа цэгэр зодог шудагтай бүхэл Улаан хүүгийн Бат сайхан байна. Дархан уул аймгийн Дархан сумаас ирж барилдаж байгаа. За манай Инх Эрдэнэ нутгаас ирсэн бүх байна да. Дархан уул аймгийн Дархан сумын 12 дугаар сургуулийн сурагч Баал дотгийн Инх Эрдэнэ гэж бүх байдаг. За хөмөрчлөө дөө. Манлаа баяр давсаа. За улс аймгийн Дэс сумын гуйгуул нийслэлийн Баянзүр дүүргийн 111 дугаар сургуулийн нэгэн Г ангийн сурагч мөнх оргилын Манлаа хоёр Бат сайхнаар нэг даваа төгтөрлөө. За 4-5 насны ангиллын нэгэн давны эхний суглаа оргил бүрэн төгс. За 4-5 насны ангиллын нэгэн давны эхний суглаа Улаанбаатар гот Сонгоо архин дүүрэг 107 дугаар цэцэрлэгийн бүх Отгон бадны оргил. За улс аймгийн Дэс сумын гуйгуул Сэлэнг аймгийн Сайхан сумын харьяат 24 дугаар цэцэрлэгийн бүх Баяраагийн бүрэн төгснөр барилдахаар дамин төсөө гарч ирдээ.
За зүүнээс гарч байгаа цэгэр зодог шүлгтэй бүхэл Отгонбатын оргил байна. Анхад ирж болж байгаа. За Баярагийн бүрэн төгс мөн анхад ирж болж байгаа. За өнөөдрийн барилдаанд Баярагийн Эрдэнэ төгс, бүрэн төгс гээд хоёр бүх ах トゥ хоёр ирсэн байна. Сэлэнг аймгийн сайхан сумаас. За Отгонбатын оргил бүрэн төгсөөр нэг давлаа. Өсгөрөөдүй төгс алдар дараачин суглаа өсгөрөөдүй төгс алдар. За Улаанбаатаргад Цонгийн архин 407 дугаар цэцэрлэгийн бүх Отгонбатын оргил бүрэн төгсөөр нэг даваад өгдөрлөө. За давсан бүгшүүд ирж суулаагаа суулаа. Унсан бүгшүүд мөн адил ирж бүх юм байгаа хүн. За дараачин суулаа Завхан аймгийн Их улсын Град нийслэлийн хам уул дүүргийн 44 дугаар цэцэрлэгийн бүх Отгон баярын төгс алдар Улаанбаатаргад хан уул дүүрэг 250 дугаар цэцэрлэгийн бүх ган хоёгийн өсгөрийн дүнээр барилдахаар дэн дэвсэр очирлаа. За баруунаас гарч байгаа Улаанзадуу цэнгэр шуудаг Хараа Монгол хоттой бүхэл төгс алдар байна. Өөрийн шүүгч хүүхдийн бүхийн барилданд 2 удаа шүгэрсэн. За гарын талд шушгаад тавлаа төгс алдар давсаа. Өсгөрийн дүн ангуудаа ирж болж байгаа. За дараачин суглаа Бат төвшин Эрдэнэ баяр. Бат төвшин Эрдэнэ баяр хоёр гараарай. Завхан аймгийн Их улсын Град хан уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн бүх Отгон баярын төгс алдар нэг даваад өгдөрлөө. Бат төвшин Эрдэнэ баяр хоёр гараарай. Ийм давнараа чи суглаа Улаанбаатаргад Чингэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодог төвчний бүх их болдын Бат төвшин Аранга аймгийн Жаргалан сумын Ариат Баатар хүүгийн Эрдэнэ баяр нар барилдахаар сулаад харчаа. Зүүнээс гарч байгаа цэгэр зодог болооштой бүхэл Чингэлтэй дүүрэг 120 дугаар цэцэрлэгийн бүх байд. За өнөөдрийн барилдаанд бол 120 дугаар цэцэрлэгээс 5 бяцхан бүгд ирсэн байгаа. За Баян хонгор аймгийн Баян говь сумын уугуул сумын зам Чингэлтэй дүүрэг 120 дугаар цэцэрлэгийн багш Санги дулмын Дэмбэл сайхан багшийн хөдөлгөөндөө 5 бүгд ирсэн. За Улаанбаатаргад Цонгийн архин дүүрэг Аранга аймгийн Жаргалан сумын Град Баатар хүүгийн Эрдэнэ баяр Бат төвшин гэр нэг даваад төдөрлөө. За дараачин суглаа Улаанбаатаргад Чингэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодог төвчний бүх Отгонбаатарын содомдорж Улаанбаатаргад алдардаг бүхийн төвчний бүх мөнх жаргалын дүшиг нар барилдахаар дэвэн дэвсэр гарч ирлээ. За зүүнээс гарч байгаа улаан зодог шуудагтай бүх бол дүшиг байна. Алдардан бүхийн төвчний бүх За 7 хоног бүрийн Бямбгарагт 12 цагаас спортын төвөөрдөнд хурдан шүгч хүүхдийн бүхийн барилдаан олж байгаа. Юу даавууд нь хүүхдүүдэд барилдуулахыг эсвэл дэлгэцний дор барьж байгаа учраас холбогдож байна. За түшиг содон дор давхар сэнжиг автсан. За инх тамир гард өмнө хоёр барилдаа удаашилсан. Давхар шудаг авсан бай. За инх тамир давхар шудагны барилдаа тойруулж шахаад татдаг. За гард багнаа бол цагаан тонгордог. Баруун талдаа тонгордог. За хавруулж барьцнаас энэ сайхан аралж зэгтэй бяртай өгчүүд
олон зодог шуудахтай хар готалтай бүхэл садан дорж байгаа жингэлтэй дөрвийн 102 дугаар цэцэрлэг ногоон зодог төвчний бүх за их таймер давхар шуудахтай ард бүгнээ дан шуудахтай болсон ба. Улаанбаатарт алдартай мөнхийн хэмжээний бүх мөнх жарлын дүшиг садан дорж байгаа даваатагдуулаа. Дараагийн цуглаа Улаанбаатарт сонгон архин 401-р цэцэрлэгийн мөнх Нямжавын эрхэм баян Улаанбаатарт жингэлтэй 402-р цэцэрлэгийн мөнх Батбаатарын сайхан бэлэг нар барилдахаар суглаад арчаа. За баруунаас гарч байгаа улаан зодог цэнгэн шүдэгтэй бүхэл сайхан бэлэг байна. Улаанбаатарт сонгон архин 401-р цэцэрлэгийн бүх Нямжавын эрхэм баяр сайхан бэлгээр нэг давлаа. Дараагийн цуглаа Очир болд Ананд анх хоёрын анан Очир болд. Улс аймгийн Улаан сумын уул анх хоёрын ананд Захан аймгийн Отгон сумын уул Төвшин төрийн Очир болд нар барилдахаар дэм дэвсэр очирлаа. Зүүнээс гарч байгаа улаан зодог цэнгэн шүдэг хар монгол уталтай бүхэл анх хоёрын ананд байгаа. За хөрөн шүгч хүүхдийн бүхийн барилдаанд 4-5 насны ангид энэ намрын нээлтийн барилдаас хойш завсаргүй 4 удаа төрүүлж байгаа. За цэнгэн зодог улаан шүдэг хар монгол уталтай бүхэл Төвшин төрийн Очир болд байна. За өмнөх 7 хоногийн барилдаанд анх удаа ирж барилдаад бас шөвлсөн хөрөн хурц барилдаантай бүхэллээ. Энэ барилдаанд 2 удаа барилдаж байна. За давхарсан жиг гол татсан, дутуудсан. Дахиад гол татсан да. Давлаа. За дахиад үрсэн. Мөнх эрдэнэ Эрдэнэ төгс. Завс аймгийн Улаан сумын угуул анх хоёрын ананд Очир болдоор нэг даваа төгтөрлөө. За дараагийн цуглаа Аранга аймгийн Жаргалан сумын угуул Бод сайхны мөнх эрдэнэ Улс аймгийн Дэс сумын угуул Сэлэнг аймгийн сайхан сумын 24-р цэцэрлэгийн мөнх Баярагийн Эрдэнэ төгс нар барилдахаар суглаад харчаа. За баруун зүүнээс гарч байгаа улаан зодог цэнгэн шүдэгтэй бүхэл мөнх эрдэнэ байна. Аранга аймгийн Жаргалан сумаас манай барилдааны зарим ирж барилдаж байгаа. За хоёулаа өдөр нутгийн бүх байна. Баярагийн Эрдэнэ төгс мөн Сэлэнг аймгийн сайхан сумаас ирж барилдаж байгаа. За өнөөдрийн барилдаанд бол Ахтуу хоёр ирж бүртгүүлсэн. Баярагийн Бүрэн төгс, Баярагийн Эрдэнэ төгс гэж хоёр Ахтуу хоёр бүртгүүлсэн байна. За дараагийн суглаа Ган тулаг мандах наран. Гараараа ган тулаг мандах наран. За бараа шаргийн одцоо засаг бол өнгөрсөн жилээс эхлээд хөрөн шүүж хөгжийн бүхийн барилдаанд 2 жил завсаргүй засарж байна. Мөнх эрдэнэ давсаа. Аранга аймгийн Жаргалан сумын угуул Бод сайхны мөнх эрдэнэ Эрдэнэ төгсөөр нэг давлаа. Дараагийн суглаа Ган тулаг мандах наран. Улаанбаатарт жингэлтэй 402 дугаар цэцэрлэг ногоон зодог дэвжээний бүх баяр тулгын Ган тулаг Өвөрхангай аймгийн Баян өндөр сумаас ирж барилдаж байгаа Алтан очрын мандах нар барилдахаар дэм дэвсгэр гарч ирлээ.
За зүүнээс гарч байгаа цэнгэл зодог улаан шуудаг харам монголтой бүхэл ган тулг байна. Ногоон зодог төвчний бүх. За алтан очрын мандах наран Өрөнгө аймгийн Баян өндөрсмаас зорн ирж болж байгаа хөрөн шуугч хүүхдийн бүхийн барилданд хоёр үзүүлж нэг шүгүрсэн. За уран хурц барилдад бүх давсан жиод бушгсан давлаа. Мандах наран давсаа. Өрөнгө аймгийн Баян өндөрсмийн огол алтан очрын мандах наран ган тулгаар нэг давлаа. За гард багна. Эрхэм мөндөд үзэгчтэй MS телевиз нийслэлийн биеийн дамжлын спортын газартай хамтран зохион байгуулж байгаа хөрөн шүүгч хүүхдийн бүхийн барилдааны 2-ын даваа эхэллээ. 2-ын давааны эхний суглаа 6-7 улсны ангилалд төвшөнд огтох Манлаа баяр. Улаанбаатаргад Сонгойрхон дүүрэг арг гүнтийн бүх ганцгийн төвшөнд огтох Улс аймгийн Дэсмийн өвөө нийслэлийн Баян зүг дүүргийн 111-р сургуулийн сурагч, нийгэм гангийн сурагч мөнх хоригдлын Манлаа баярнаар суулаад харчаа. За манай цэнгэл зодог улаан шуудаг харам монгол готалтай баруунаас орч байгаа бүхэл Манлаа баяр байна. Сайхан урангаараа дэвш шаваатай. За зүүнээс орч байгаа улаан зодог шуугтай бүхийг бол баруун үзэгчд мэднэ. Ганцгийн төвшөнд огтох хөрөн шүүгч хүүхдийн бүхийн барилдаанд завсрын 34 удаа 4-5 насны ангилалд төрүүлсэн. За гар таллаад татчлаа да. Үнсэн. За төвшөнд огтох Манлаа баяраар 2 давсаа. Намхаа дөрж адьяас өрв. Улаанбаатаргад Сонгойрхон дүүрэг арг гүнтийн бүх ганцгийн төвшөнд огтох Манлаа баяраар 2 даваа төгтөрлөө. Дараагийн суглаа Улс аймгийн Баруун дөрвөн сумын гэрээ чимгэлтэй дүүрэг 24-р сургуулийн сурагч Баяр Багнагийн адьяас өрв. Завхан аймгийн Улаастас сумын угуул нийслэлийн Баян зүг дүүргийн 30-р сургуулийн сурагч Батжаргалын Намхаа дөрж нар цогод харсан. За барьж аваад бошигс дотоодсон. За хөлийн авсан да. Нагад за даруулчлаа өөрөө өвдгчлөө дөө. За хин санд руу барилдлаа да манай хөдөрч. Хөр тогтох хишиг тулга. За Улаанбаатаргад Сонгойрхон дүүрэг 42-р сургуулийн сурагч Дамжин цэргийн гард багнаа хийлээд 2 давлаа. Сонгойрхон дүүрэг 12-р сургуулийн сурагч Жамин шарвын хишиг тулга. Улаанбаатаргад Сонгойрхон дүүрэг арг гүнтийн бүх ганцгийн төр тогтмоор барилдахаар дэм дэвсэр гарч ирлээ. За Жамин шарвын хишиг тулга анхудаа ирж барьж байгаас хурц даач барилдаад өгөхөө шүү. За дагавар авцсан. Хамаагүй зүгчнэ. Төр тогтгол бас алдааг бол алдахгүй шүү дээ. За төр тогтол авсаа. За 4-5 насны ангил. Улаанбаатаргад Сонгойрхон дүүрэг арг гүнтийн бүх ганцгийн төр тогтох хишиг тулгаар 2 даваа төрлөө. Өрөнгө аймгийн Баян өндөрсмийн угуул алтан очрын мандах наран Завхан аймгийн Их улс сумын угуул нийслэлийн хан удирдлагын 46 дугаар цэцэрлэгийн бүх отгон баярын төгс алдарны барилдахаар суулаад харчаа. Зүүнээс гарч байгаа цэнгэл зодог улаан шуудагтай өндөр бүхэл мандах наран байгаа. Өргөн шүүгч хүүхдийн бүхэн барилдаанд 2 үзүүлж нэг шүгэрсэн. За баруунаас гарч байгаа улаан зодог цэнгэл шуудаг харам монгол хотолтой бүхэл төгс алдар. За шууд толгойг нууржаад бушгичлаа та бандхаа.
Эрдэнэбаяр Түшиг, дараачин суглаа Эрдэнэбаяр Түшиг гараараа. Завранга аймгийн Баян өндөр сумаас ирж болдож байгаа Алтан бачрын мандах наран төгс алдраар 2 даваад өглөө. Аранга аймгийн Жаргалан сумын уул Баатар хүүгийн Эрдэнэбаяр Улаанбаатар хот алдартай бүхий төвчөөний бүх мөнх жаргалын бүшиг нар суглаад харсаа. Эрхэнбаяр Мөнх Эрдэнэбаяр гараараа. Эрхэнбаяр Мөнх Эрдэнэ. Өнгөрсөн 7 өдрийн байралтад улаан зодог шуудагтай хар худалтай бүхэл Эрдэнэбаяр үзүүлсэн байгаа. Аранга аймгийн Жаргалан сумын сумаас иж болдож байгаа. За бас урандаа чинь хурц уралдаантай бүхэллээ. За Эрхэнбаяр Мөнх Эрдэнэ. За нарийн сургалт төлөвлөд өснөдөө авлаа. Эрдэнэбаяр давсаа. Аранга аймгийн Жаргалан сумын уул Баатар хүүгийн Эрдэнэбаяр 2 давлаа. Улаанбаатар хот Сонгон архин дүүр 101-р цэцэрлэгийн бүх Нямжавын Эрхэнбаяр Аранга аймгийн Жаргалан сумын уул Бодит сайхны Мөнх Эрдэнэ нар суглаад харчаа. Дараачин суглаа Оргил Ананд. Анх хоёрын Ананд Оргил. Заасан сэтгүүрээ туссан золгоцсон. Улс аймгийн Улаангом сумын уул анх хоёрын Ананд. Улаанбаатар хот Сонгон архин дүүр 107-р цэцэрлэг Отгонбаатарын Оргил нар барилдахаар суглаад харчаа. Аранга аймгийн Жаргалан сумын уул Бодит сайхны Мөнх Эрдэнэ Эрхэнбаяраар 2 давлаа. За Ананд Оргил. Сонгон архин дүүр 107-р цэцэрлэгийн бүх Отгонбаатарын Оргил. За манай барилдаанд завсаргүй 4 удаа төрүүлээд байгаа анх хоёрын Анандтай суглаад харсан байна. Улаан зодог цэргийн шуудаг хар монгол хотолтой бүх бол анх хоёрын Ананд гэж 4-5 насны англи барилддаг бүх байгаа. За саганд авсан чиг аваад залаад атчлаа да. За улс аймгийн Улаангом сумын уул анх хоёрын Ананд Оргилоор 2 давлаа. За 6-7 насны англи 4 бүхэлдсэн ба тойргийн барилдаанд орлоо. Эхний оноолт төвшин тогтох төр тогтох. За өнөөдрийн барилдаанд Улаанбаатар хот Сонгон архин дүүрэг арга үндэний бүх ганцгийн төр тогтох төвшин тогтох нар шүгнээр төлөвлөсөн тойргийн барилдаанд орсон. За гард багна ажиас нар бас 6-7 насны англид шүгнээр төлөвлөжээ. За хоёр ихрийн хувьд бол төр тогтох засварыг 30 гаруй удаа шүгүүрч үзүүлсэн. За түүний ихэр төвшин тогтоход мөн завсаргүй 34 удаа төрүүлсэн. За төвшин тогтохын барилдааны онцгой баруун зүүн аль талдаа гар талж хонгодны суйлын дахин. За гард бүгд давсаа. За манай гард бүгд бас түрүү бүхийн доолорж явсан их тамираар нэгэн даван давж шүгүүрээр төлөвлөсөн. За төвшин тогтох давсаа.
За төвшин дотор төр тогтохоор давсан байна. Мандах наран Эрдэнэ 2 бэлджээ. Мандах наран гараад Эрдэнэ 2 хана. За мөнхөрд нь 12 барилдж байгаа. За мандах наран Эрдэнэ 2. За мандах наран бол Өвөрхангай аймгийн Баян өндөр сумаас ирж барилддаг. За их урангаараа шаваатай бас дайч барилддаг бүх байлаа. За Эрдэнэ 2 бол Аранхай аймгийн Жаргалан сумаас ирж барилддаг. Өнгөрсөн 7 хоногийн үзүр бөхөө жижиг биетэй ч гэсэн уран хорц барилдаантай их төсөлттэй барилддаг бүх. За хоёулаа хөдөө орнуудаас ирж барилдаж байгаа манай барилдаа. За сах голод мушгацаа толгойн уржаад мушгацлаа бэлтгэлээ. Мандах наран Өвөрхангай аймгийн Баян өндөр сумаас ирж барилдаж байгаа алтан очрын мандах наран Эрдэнэ 2-аар даваагаа хөллөө. За зүгэн 4 тойроор барилдана. За мөнхөрд нь 12 давхарсан жигтэй. Адиас өрн төвшин тогтох 2 гараараа. Гард багна төр тогтох. За дахин цаа анд. За анх хоёрын ананд бол дахиндаа хонгодоотой. За Улс аймгийн Улаангом сумын бол анх хоёрын ананд даваагаа хөллөө. За 4 5 6 7 насны английн дараачийн оноолт төр тогтох гард багна. Адиас өрн төвшин тогтох. За цэнгэр зодог улаан шуудагтай харуулталтай бүхэл гард магнаа байгаа. За улаан зодог шуудагтай жижиг биетэй бүхэл төвшин төр тогтох. За манай төвшин. Зайлцсан да. Мандах наран мөнхөрд нь. За гард магнаа давсаа. За гард магнаа төр тогтохоор даваагаа хөллөө. За дараачийн оноолт мандах наран мөнхөрд нь. За мандах наран мөнхөрд нь. За мөнхөрд бол Аранхай аймгийн Жаргалан сумаас ирж барилдаж байгаа. Мандах наран Өвөрхангай аймгийн Баян өндөр сумаас ирж барилдаж байгаа. За толгой урсан барьсан сүмэгчдэг юм байна да. Мандах наран. За мандах наран мөнхөрднээр даваагаа хөллөө. Дараачийн оноолт Эрдэнэ 2 анх хоёрын ананд. Аранхай аймгийн Жаргалан сумаас ирж барилдаж байгаа. Баатаргүйгийн Эрдэнэ 2 өнгөрсөн 7 хоногийн барилдааны үзүүр төрөө 2 бүх мөн шүгэн дөрөв шалгаран үлдсэн байна. Энэ 7 хоногт. За хин энэ бас их хурц өдөрж барилддаг бөхчүүд.
Завсангийн баруун дөрвөн сумын өгөөл Баяр Магнагийн Адиасан дөвшин дотгоор давж даваагаа хууллаа. За талбайд Ананд Эрдэнэбаяр. За Ананд давсаа бүгднээ. За гард бүний дөвшин дот 2. Адиасан тий. За төвшин дотгийн хувьд бол баруун зүүн хоёр талдаа гар таллан урд руу гүйлэг татна. За гард бүгнээ бол давхар сүжиг авсан тохиол давхар шуудыг авсан тохиолдолд ер нь золгосон барьснаас сайн барилдана. Бярдны шахад татна, тонгорн хөмөрн. За төр дотгой Адиасан. За төр дотгой санжигны барьснаас сонгодон суйлн өмсөн итэн. За гард бүгнээ бол сайхан бас хав барьснаас бэрдэж барилддаг бүх. За төвшин дотор үндсэн барьцсан авсан маань санжигны барьснаас гар таллан баруун зам хальж талдаа. За тэгээд ундраа гүлээ татсан да. Давлаа. За. Төвшин дотор тавсаа. Гард бүгнээ давж даваагаа хөлж. За давхар хамаад орсон доо. Бан үлийг авсан. Төр дотор замбар лавшруулаад. За гард. За давлаа. Өдөрчлээ. За төр дотор тавсаа. Авлабодор гот Цангархан дүүрэг ард мөнтийн бүх ганцгийн төвшин дотох. Улаанбаатар гот Цангархан дүүрэг 42 дугаар сургуулийн сурагч Дандан Сэрэнгийн гард бүгнээр алтан медалийн төлөө барилдахаар болсон байна. За сарман За Улаанбаатар гот Цангархан дүүрэг ард гүнтийн бүх ганцхан төвшин дотох 35 дахь удаага төрүүлээд өгдөрлөө. Хөрөн шугч бүгдийн бүх юм барилдаа. За Адиасан төр дотор 2. 3 дугаар нийтлөө завн өнөөдрийн барилданд гард бүгнээ үзүүлж байна. За 4-5 насны англи. За сайхан сууган сэжид орсон доо. За залаад мөшгчлээ да. Манай Адиасан бас мэдэрч үлддэг бүхэн шүү. Дандаа л мэхэн дээр нь үлдэж хариу мэх хийж байна. Өнөөдрийн барилдаанд бол Завсангийн баруун дөрвөн сумын явуул Жингэлтэй дүүрэг 24 дугаар сургуулийн сурагч Баяр Магнагийн Адиасан төр дотгоор даваагаа хөлж өнөөдрийн барилдаанд 3 дугаар өрөнд шалгарлаа. За 4-5 насны англи Мандах наран Ананд 2 алтан медалийн төлөө Мандах наран Ананд Мөнхөрдөн Эрдэнэ 2 3 дугаар өрийн төлөө барилдана. Эрхэм өндөд үзэгчдээ 7 хоног бүрийн Бямбгарагт MNC телевизээс бэлтгэн хүргэдэг хөрөн шугч хүүхдийн бүгийн барилдааны 4-5 насны ангилал Улаангийн Улаангом сумын өгөөл анх хоёрын Ананд Өвөр хангамгийн Баян өндөр сумын өгөөл Алтан очрын Мандах нарнаар үзүүр дөрөв булаасалтгаар дэвэн дэвсэр гарч ирлээ. За 3 дугаар барийн төлөө
Эрдэнэбаяр, Мөнх Эрдэнэ нар онол таарсан байна. За анх хоёрын анан давхар санжиг авсан да. За цаахан сонгоцсон болсноос мушгаад ихийг үзэлээ. Эрдэнэбаяр давж өдрийн байлдаанд 3 дахь орнд шалгуулаа. За хан цэжнэр дараад авсан да. Давхар. За дөрөв хөлдсөн байгаа. За давсан. За анх хоёрын ананд авж байна. За өдрийн байлдаанд Умс аймгийн Улаангомс сумын угуул анх хоёрын ананд 4-5 насны ангилалд 5 дахь удаага завсралыг төрүүллээ. За үзүүр бөхөр Өврангаймгийн Баян өндөр сумаас иж болдож байгаа Алтан очрын мандах наран үзүүллээ. 7 хоног бүрийн бэм гарагт MNC телевизээс бэлтгэн өргөдөг хөрдөн шүгч хүүхдийн бүхий барилдааны өнөөдрийн дугаар амжилттай болж өндөрлөө. За өнөөдрийн барилдаанд Улаанбаатар хот сонгойрхон дүүрэг арга үндэний бүх ганц бүхийн дөвшин тогтох 35 дахь дөрөвгөө авлаа. За дөрөв бүхийн байшаглалыг Дундгой аймгийн Эрдэнэ сумын угуул улсын засвар Сандуумагийн зөв гардуулнаа. За өнөөдрийн барилдааны шүүгэрсэн мөхөөр Улаанбаатар хот сонгойрхон дүүрэг арга үндэний бүх ганц бүхийн төр тогтох шүүгөрлөө. За бас шүүгэрсэн бүхийн байшаглалыг улсын засвар Сандуумагийн зөв гардуулж байна. За өнөөдрийн барилдааны 3 дугаар орнд Умс аймгийн баруун дөрвөн сумын угуул Жимгэлтэй дүүрэг 24 дугаар сургуулийн сурагч Баяр Багнагийн адиа сүргийн шалгуулаа. За мөн адиа сүргийн байшаглалыг Монгол Улсын засвар Сандуумагийн зөв гардуулж байна. За өнөөдрийн барилдааны 2 дугаар орнд Улаанбаатар хот сонгойрхон дүүрэг 42 дугаар сургуулийн сурагч Амьтан сүргийн гард магнаа үзүүллээ. За түрүү бөхөр Улаанбаатар хот сонгойрхон дүүрэг арга үндэний бүх ганц бүхийн дөвшин тогтох 35 дахь дөрөвгөө авлаа. За өнөөдрийн барилдааны 4-5 насны ангилалд 4-5 насны ангиллалын түрүү бөхөр Улс аймгийн Улаангомс сумын угуул анх хоёрын ананд завсралыг 6 дахь удаага төрүүллээ. За түрүү бүхийн байшаглалыг Баянгор аймгийн Баянгомс сумын угуул Жимгэлтэй дүүрэг 102 дугаар цэцэрлэг ногоон зодог төвчөөний багш Сумын зан Дэмбэр сайхан гардуулнаа. Санг дулмын Дэмбэр сайхан за өнөөдрийн барилдааны шүүгэрсэн мөхөөр аймгийн Жаргалан сумаас үйлдвэрлэж байгаа бодис сайхны Мөнх Эрдэнэ шүүгөрлөө. За өнөөдрийн барилдааны 3 дугаар орнд Аранга аймгийн Жаргалан сумаас цугж барилдсан. За Баатар хүүгийн Эрдэнэбаяр 3 дугаар байр. 2 дугаар орнд Өврангай аймгийн Баян өндөр сумаас үйлдвэрлэж байгаа Алтан очрын мандах наран үзүүр бөхөөр шалгуулаа. За өнөөдрийн барилдааны түрүү бүхийн 3 хөдөө орнуудаас үйлдвэрлэж байгаа бүхчүүд байна. За 4-5 насны ангиллалын түрүү жүжигсэн бүхчүүдийн байшаглалыг Баянгор аймгийн Баянгомс сумын угуул Жимгэлтэй дүүрэг 2 дугаар цэцэрлэгийн бүх 2 дугаар цэцэрлэг ногоон зодог төвчөөний багш Сумын зан Санг дулмын Дэмбэр сайхан гардуулж байна. Дараагийн барилдаанаар дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ. Та бидний төлөв алдаа бид дамжны ялд